Орон нутгийн хөгжилд залуусын оролцоо аймгийн залуучуудын нэгдсэн зөвлөгөөний үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засаг даргын тамгын газартай хамтран эерэг сэтгэлгээ, эерэг өөрчлөлтөөр их нутгаа шинжлэлийн уран дор орон нутгийн хөгжилд залуучуудын оролцоо аймгийн залуучуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд орон нутгийн төлөөлөл болсон хөдөлмөр эрхэлдэг эргэлтгүй нийт 250 залуучууд хамрагдсан юм. Тус зөвлөгөөнийг аймгийн засаг даргын орлогч бэлэг гөмбөрлөл нээж үг хэлсэн бөгөөд аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас орон нутгийн хөгжилд залуучуудын оролцоо ба өнөөгийн байдал сэдвээр илтгэл тавилаа. Монгол Улсын доктортой хөгжлийн хөтөлбөр 2030, Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийг дэмжсэн бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Монгол Улсын засгийн газраас гэр бүл хүүхэд залуучдын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд нь бүтцийг шинээр бий болгож залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг анх удаага батлаа. Залуучуудыг орон нутгийн шийдвэр гаргах төвшөнд оролцоог нэмэгдүүлэх, эрүүл байх, чанартай боловсрол эзэмших, хөдөлмөрлөх боломжоор хангах, орлогоо нэмэгдүүлэх, тэднийг бүх талаар хөгжүүлэх, хамгаалахад чиглэсэн орон нутгийн бодлогыг хэрэгжүүлэх нь нэн чухал зүйл үлээ. Манай аймгийн нийт хүн амын 33.6%-ийг 15-аас 34 насны залуучууд эзэлж байна. Мөн 56.6% нь хөдөлмөрийн насны залуучууд байна. Эдгээр тоо баримтаас үзэхэд манай аймаг нь залуу аймаг, залуучдын аймаг юм гэсэн үнэмчийг баталгаажуулж, манай аймгийн жинхэнэ баялаг хөгжлийн ирээдүйн залуучууд тав бүгд гэдгийг энд нотлон харуулж байна. Улс орны ирээдүйн хөгжлийг түүжүүлэгч залуучууд та бүхний төлөө санаа бодлыг тусгаж, орон нутгийн залуучуудын хөгжил боломжгүй асуудлын шийдэл боломжийг илэрхийлж, залуучдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудад дэмжсэн залуучдын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Доктортой хөгжлийг бүтээхэд залуусын үүрэг оролцоо бодит хувь нэмэр нэн чухал байна. Тиймээс Монгол залуу хүмүүр, орон нутгийн залуу хүмүүр төрийн бодлогод төшөглөн боломжоо бүрэн дүүрэн ашиглаж өөрийнхөө өрх гэрийнхөө улс орныхоо ирээдүйн хойчийн төлөө гэсэн сэтгэлийн чин зэргийг эрхэмлэж нийгмийн сайн сайхныг бүтээн байгуулах үйл хэрэгт манлайлагч байж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Хүний хөгжлийн индексээр 2017 оны байдлаар Монголын залуучууд дэлхийн 183 орноос 71-р байрт ирэмблэгдэж байна. Дэлхийн залуучуудын хөгжлийн индексээр Монгол залуучуудын эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, олж гисэн мэдлэгээ баяжуулан эрхэж байгаа ажилдаа хэрэглэх, доктортой хөдөлмөр эрхлэх хэрэгцээ зайлшгүй бий болоод байна. Зөвлөгөөний үеэр Axel Fisher Academy-ийн захирал амьдралын дасгалжуулагч лектор амар төвшин хүрэлцэн ирж залуу хүмүүст өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж залуу хүн амьдралынхаа зорилго чиглэлийг хэрхэн зөв тодорхойлсноор амжилт үр дүнд хүрч чадах болон өнөөгийн нийгэм цаг үе залуучуудын талаарх сонирхолтой судалгаа мэдээллийг багтаасан залуу хүн хөгжлийн түвшээ сэдвт илтгэл лекцийг орон нутгийн залуучуудад сонирдууллаа. Мөн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн засаг даргын А84 тоот захирамжаар байгуулсан аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 17 гишүүдийг орон нутгийн залуучуудаа танилцуулсан юм. Аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагаас зохион байгуулж байгаа олон төрлийн сургалт уулзалтыг зөвлөгөө нэгдсэн арга хэмжээ уралдаан тэмцээн манай аймгийн залуучууд идэвхтэй оролцдог. Манай аймаг орон нутгийн удирдлагын зүгээс залуучуудын тухай шинэхэн хуулийнхаа хэрэгжилтийг хангаж аймгийнхаа залуучуудын эрх ашиг хэрэгцээ шаардлагад нийцсэн олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулж тэдний нийгмийн амьдралд оролцоог нь ханган итгэх санаачлагтай ажиллаж байна. Эрхэм залуусаа аймгийнхаа хөгжил цэцгэлтийг түргэх хүн ардынхаа сайн сайхан аж амьдралын баталгааг хангах та бүхний манлайлан оролцож нутаг орныхоо хөгжлийн төлөө аймаг орон нутгийнхаа удирдлагатай гар сэтгэл нийлэн хамтран ажиллаж амжилтад хүрнэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Залуучууд үзэл бодлоо илэрхийлэх, өөрсдийн өмнө тулгамдж буй асуудлаа шийдвэр гаргах түвшний хүмүүст гаргах, шийдвэр гаргахад оролцох, нөлөөлөх ажиллагааны талаар санал санаачлагаа тусгах зорилгоор залуучуудын дунд нээлттэй микрофон аялуулж, санал хүсэлт асуудлаа удирдах түвшний хүмүүст танилцуулж хэлэлцсэн юм а.
Мөн залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 12-ийн 1-5-д орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажиллаж амьдарч байгаа залуучуудыг дэмжин алдаршуулах гэж заасны дагуу аймгийн шилдэг залуу шалгаруулах номинацийн эздийг шагнаж урамшуулсан юм а. Рэпийн хаан 2018 орчин үеийн бүжгийн тэмцээн 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Хүүхдийн авьяас ур чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, орчин үеийн бүжгийн шилдэг хамтлагийг тодруулах зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Рэпийн хаан бүжгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Улаанбаатар хот, Говьсүмбэр аймаг, Дорногов аймагаас нийт 150 гаруй бүжигчид 4 насны ангилалд хамтлаг бүжгээр өрсөлдлөө. Тус тэмцээний цэцэрлэгийн насны ангилалд 1-р байр цом алтан медаль мөнгөн шагналаар Говьсүмбэр аймгийн 5-р цэцэрлэгийн Жанжин чойр хамтлаг, 2-р байр мөнгөн медаль мөнгөн шагналаар Говьсүмбэр аймгийн Баясал цэцэрлэгийн Гэлбаа хамтлаг, 3-р байр хүрэл медаль мөнгөн шагналаар Дорногов аймгийн 11-р цэцэрлэгийн Ургах наран хамтлаг шалгарсан юм а. Бага ангийн ангилалд 1-р байранд Дорногов аймгийн Женис Букс хамтлаг, 2-р байранд Говьсүмбэр аймгийн 3-р сургуулийн Шивэн ганхаа хамтлаг, 3-р байранд Говьсүмбэр аймгийн Жанжин чойр хамтлаг орсон бол дунд насны ангилалд 1-р байранд Говьсүмбэр аймгийн Жанжин чойр хамтлаг, 2-р байранд Говьсүмбэр аймгийн 3-р сургуулийн Шивэн ганхаа хамтлаг, 3-р байранд Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн Төгс хэмнэл хамтлаг орсон юм а. Ахлах насны ангилалд 1-р байранд Улаанбаатар хотын 58-р сургуулийн Болор Шигтгэ хамтлаг, 2-р байранд Говьсүмбэр аймгийн Жанжин чойр хамтлаг, 3-р байранд Говьсүмбэр аймгийн 3-р сургуулийн Шивэн ганхаа хамтлагууд тус орлоо. Тус тэмцээний шилдгийн шилдэг багшаар Шивэн ганхаа хамтлагийн багш, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Түмэн Цэцэг, шилдгийн шилдэг бүжигчнэр Шивэн ганхаа хамтлагийн бүжигчин, 3-р сургуулийн 12-р ангийн сурагч Мөнх Эрдэнэ, шүүгчийн нэрэмжит шагналаар Дорногов аймгийн 4-р цэцэрлэгийн Стар хамтлаг шалгарсан юм а.